За. За сайн бацхан Friends 360 Street Club-ийн техник шинжилгээний ерөнхийдөө бол анализ эхэлж байна. За Friends 360 Club-ийн техник шинжээч зөргөө байна. За тэгээ манайхан шинэ 7 хоногийн минт өнөөдөр нэгдүгээр өдөр одоогоор 19 цаг 32 минут болж байна. За тэгээ хэдүүлээд энэ удаагийн анализыг энэ 7 хоногт бол ерөнхий юу ярих вэ гэдэг талаас нь илүү хэдүүлээ харцгаа. За ерөнхий үзүүлэлт төр бол хэдүүлэн мэдээж эхлээд юугаар ярих хэвээр хэдүүлэн гахнууд яадаг үлээ. За хэдүүлэн гахнууд ганц эхлээд ярих хэвээр юм нь энэ 7 хоног ирэхэд бол ямар мэдээ байгаа бэ гэдэг талаас нь хэдүүлээ илүү харах хэвээр. За тэгээд нэг өдөр бол угаасаа мэдээж Америкийн банк ихэд бол банк холдойтой байгаад байсан баг. Тэгээд хоёр дотор маргаашнаас ахуулаад Core PPI тэгээд PPIMM мэдэнүүд ихэд бол гарч эхлэх нь байна. Маргаашийн ерөнхий хөдөлгөөн бол энэ хоёр мэдээнээс ихэд бол тарина. За тэгээд PPI мэдээний үзүүлэлт шинжээчдийн төгөлтэй бүр яг юмтай гарнаа гэсэн байдалтай байна. За тэгэхээр хэрвээ юмтай гарч юм бол гэж зах зээл мэдээж өөрөө маш тайван байх шаардлагатай ёстой гэсэн хэдүүлээ бол. За тэгээ 3 дахь өдрөөс ерөөхдөө бол Core CPI мэдээнүүд гарч ирнэ. Ерөөхдөө бол за багийн инфляц гэдэг үсэж байна. За тэгээ Empire State Manufacturing Index мэдээ гарч байгаа. Энэ бол шууд хасах 0.3 руу орж ирнэ гэсэн үзэлтэй байгаа. За тэгэхээр ерхий хэдүүлэнийх нь гол ачаал бүгдлэх хэвээр өдөр бол мэдээж өөр 3 дахь өдөр болно гэж үзэж байгаа юм байна. За тэгээд ерөнхийдөө CPI тэгээд Empire State 2 нийлээд ирэхлээр ер нь тэр өдрийн хөдөлгөөн бол угаасаа тодорхой ойлгомжтой савлгаатай байгаад байдаг. За тэгээ 3 дахь өдөр crude oil inventory-ийн мэдээ баг. Crude oil inventory-ийн мэдээ за ерөнхийдөө бол орой 11 цаг 30 минутаас гарна. За тэгээд өмнөх үзүүлэлт нь засах 1 миллион байсан бол ерөнхийдөө шинжээчдийн төгөлд гараагүй. За миний хувьд бол за нэг хасахтайгаа ерөнхийдөө ярих бах гэсэн бодолтой байгаад байгаа. Эсвэл шууд юу орж ирж бол. Эсвэл шууд нэмэхүүг нэмсэн орж ирж бол. За тэгээд ерөнхийдөө за Америкийн нэгдсэн улс баримттай холбоотой хийгээд ерөнхийдөө бол болцсон гэсэн таамаг энэ 7 хоногоос миний хувьд бол яваад. За яах вэ? За тэгээд 4 дахь өдрийн мэдээ бас ерөнхийдөө бол харахад бол хөрхөн өглөөтэй байх боломжтой. Core retail sales, unemployment claims ажлын хэмжлэл байгаа. За тэгээд Philly Fed Manufacturing Index байна. За тэгээд 5 дахь өдөр бол хэдүүлэн гахнууд нэг тийм амар том юу байх. За тэгээд хэдүүлнийхэн хувьд тавтахын шөнө сайн өглөө 5 цагт Technology Trend Purchases байгаа. За энэ бас тодорхой хэмжээний үзүүлэх баг. За хэдүүлэн ингэж ерөөхдөө болсон шиг үйлчлүүлсэн. Chart руу орно. За chart руу орох юм бол хэдүүлэнгийнх нь хувьд за өмнөх 7 хоногийн нэгтгэд бол мэдээж хэдүүлэн гахна. За эн чинь ерөөхдөө бол Европ байна гэдгээ бол хэдүүлээ харчихсан байсан. За тэгээд Европыг бол айгүй цэвэрхэн орж ирж зөгцсөн. За тэгээд ерөөхдөө бол дээш үзүүлсэн үзүүлэхийн хувьд үзүүлсэн байгаа даа. За тэгээд хэдүүлэнгийнх нь гол анхаарал тавих зүйлсүүд нь өөрөө том цагийнхын зургууд дээр илүү түлхүү нэг анализ явах ёстой. За тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд за 4 цагийн байдлаар ирэхэд бол юу болоод байгаа юм бэ гэдэг талаас илүү ярьцгаая. Угаасаа ихэнх анализ ер нь энэ 7 хоногийн анализууд ч юм уу угаасаа 1 цагийн 4 цаг 1 цагийн зургуудыг илүү түлхүү барьж авч үзэх баг. За тэгээд цаашаа арилжааны удирдлагч гэсэн ерөөхдөө бол 4 цаг 1 цагаар руу илүү барьж авч үзэх баг гэсэн байдлаас нь илүү хандна. За тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд юу болсон юм бэ гэх юм бол 2691, 94, 95 гэдэг нэлээд данш гарч ирсэн та. Гэхдээ хоорондоо бол нэг тийм амар том PP зураг байх. За тэгээд ирэхэд бол хэдүүлэнгийнх нь хувьд юу болсон юм бэ гэхээр ерөнхийдөө бол алтал өөрийгөө
Би бол одоо орилчлоо гэдгийг бол анхааруулж байгаа. Эхний нэг шалгалт орч, дараагийн нэг шалгалт бол орчихсон. За хэдүүлэнгийнх нь эхний харах байвал эхний харах байн дээр бол ирсэн ойлгомжтой. Гэтэ нэг тийм амар энийг бол нэг тийм амар сэтгэлнэ гэж бол миний хувьд бол бодогдохгүй байна. Тэгэхээр дараагийнхан байгаараа хэлээ 2650 гэсэн цэг рүү цэвэрхэн байж болно. Ерхэд бол энэ 7 хоногоос алт бол нэг төр хугацаанд жоох уунжиж ирэх мэтлээ байгаа гэж ерхэд бол сүүлийн үеийн анализ дээрс нь арилжааны удирдлагуудаар ерхэд бол ярьсан. Харин доошо бол 2650 руу ерхэд бол өсөж орж ирэх боломжтой. Хэдүүлэнгийнхэн хувьд энэ харж байгаа хөдөлгөөж өөрөө 5 төлөө 4-ийн мэдээний шок орж ирсэн байна. Хэдүүлээ энийг бол анзаарах хэрэгтэй. За тэгээд энэс доошо хэдүүлээ 2650 руу ч юм уу 268 пикийн 7 хоногийн үнэлтэйг ерхэд бол бүрэн хийх боломжтой. Харин 2650-аас орж ирсэн 50 руу орж ирээд за доошо нэг үзүүртэй нэг 44 хавцаараа нэг орж ирээд тэгээ буцлын хөдөлгөөн бол байх боломжтой гэж хэлсэн. Том цагийн зургаар. Том цагийн зурган дээр нэг тийм амар том өөрчлөлтүүдийг бол хийх шаардлагууд миний хувьд бол байхгүй гэж үзэж байгаа. Ерхэд бол зургандаа бүтэн баригдаж явж байгаа учраас хэдүүлээ 38 гэсэн 38.2 буюу 2650 за доошо мэдээж үзүүр орж ирэх юм бол 2644 хавцаа бол заавалч үнийг харах шаардлагатай болно гэсэн бодлоо хэдүүлээ. Тэгээд дараагийнх нь нэг цагийн зураг. За нэг цагийн зураг руугаа орох юм бол мэдээж ойлгомжтой. Бас л энэ чинь иргэдээ бол 23 шалгалт гэдээсэн 23 шалгалчин өөрөө дээшгээ 76.4 рүү ороод ирсэн. Эхний ээлжинд хэдүүлээ 50 руу заавалч харах хэрэгтэй болно. 50 руу юм уу? Эсвэл энэ чинь нэг тохиолдолд аваад 61.8 аваад ингэж явах уу? Эсвэл энэ чинь ирж жоохон талчханж агаад доошоо нэг ингэж явах уу? Ийм байдалтай зэгүүд ирэхэд бол үүс. Гэхдээ хаа байсан 38.2 руу бол бүтэн орж ирнэ гэсэн одоохондоо бол их тийм хардалт бол миний хувьд хүрэхгүй байгаа. За тэгээд хэдүүлэнгийнхэн хувьд энэ цагийн зургийг ерөөхдөө бол нэг жижигрүүлээд энэ хооронд заавч нэг төдөлтийг үзэх ёстой гэсэн пам бол миний хувьд бол байгаад байгаа. Тэгэхээр хэдүүлэн мэдээд үзэх ёстой. За миний харж байгаачлангаар нэг устгаад. За тэгээ миний харж байгаачлангаар энэ дээдлийн илүүгийн хөдөлгөөн бараг нэг 50% байх магадлал өндөртэй харагдаж байна. Ер нь за яг цэвэрхэн очиж мөргөөгүй хэрнээ ерхэд бол таталтаа ороод ирсэн 14 рүү одоогийн байдлаар бол орж ирж байгаа. Дараагийн цэг 65 байсан. Энэ чи ерхэд бол шалгалт орсон гэж үзээд 55 руу ихний ээлжинд хөдлөлөө байлах нь байна. За ерхэд бол 55 руу ихний ээлжинд байлах нь байна. Энэ чинээс тодорхой хэмжээний өсөлт үзүүлээд тодорхой хэмжээний өсөлтний энчээ байх уу? Том цагийнхан зургаар энэ нийт зургаараа байх уу? Эсвэл ийшээгээ бүтэн орж ирээд ингэж унах уу? Ингэж юм уу? Эсвэл ингэж унах уу гэсэн байдлаар хөдлөлөө хандах хэрэгтэй. Нийлжинд бол алтан дээр тэгэхээр ерөөдөө бол зургийн өөрчлөлтийг нэг тавихгүйгээр нэг цэг энчээ байх уу? Ёруулын цэг ерөөдөө бол энчээ 2649 хавцаа байх уу? Эсвэл 2638-39 рүү үзүүртэйгээр ерөөдөө бол дохиод ороод ирэх үү гэсэн байдлыг хэвлүүлээд илүү төлхөө анзаарч ажиллах нь байна. За тэгээд энэ 7 хоногийн мэдээний байдлаар харах юм бол доошоо бол алтуул бүтэн орж ирэх боломжтой. Харин энэ ёроолыг за хэдүүлээ энэ 7 хоногт баг уналттай байна гэж баг хэлж болохоор дүр зураг ерөөхдөө бол миний хувьд бол бууж. Тэгэхээр энэ зургийг ерөөхдөө бол хэдүүлээ хадгалаад сайхан дараагийнхын үеж арилжааны хөгжлөлтийг хий явах нэ. За тэгээд саяныхан энэ зургийг бол хинчээд татсан байгаа. За энэ зургийг заавалч шижлээд хэдүүлээ энэ дээрээс энэ доошгоо заавалч нэг хандлтын хөдөлгөөнд шалгаж үзсэн. Энэ хандлтын хөдөлгөөн өөрөө 161.8 гэд үзчих юм бол гэж байна. За 161.8 хөдөлгөөнд бас тодорхой би одоо хандцаа гэсэн байдлаар үзүүлж байна. За тэгээд өглөөний нэг өдрийн өглөөний бирж ирэхдээ бол нэлийн бас бүр хэрсэн. Хэрснийхэн тохиолдолд яг задрахаа төгүүлээд ирсэн чинь өөрөө 150-ийн хөдөлгөөнийг нэг шалгаж аваад пад
доош унтсан байгаа шүү дээ. За хэдүүлэнгийнх нь хувьд доошоо харах ёроол ихний ээлж Хаавс 2646 бол заавалч ингэ байлна гэж үзсэн. А тэрний наанах хөдөлгөөн бол нэг хурлын хөдөлгөөнтэй шалтгаалаад нэг 114 үлээ ихний ээлж унж орж ирэнгүүтээ тэрний дараа 86 юм уу эсвэл 61.8 гэсэн хэлшилтэй бол унж орж ирэх магадлал өндөртэй гэж үзсэн. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд ихний ээлжинд 2672-с нэг бол орж ирэх юм байна. 2657 58-с нэг бол орж ирэх юм байна. За ханалтын ёроол ерөнхийдөө бол 2646 хавцаа гэж хэлцэх бол бараг болохоор. Гэхдээ миний нэг тавиад байгаа сандрал нь өөрөө шууд доошоо 51 шалгалт. Энэчнээс үргэлжлээтэй шууд нэг бүтэн 100 нугараад доошоо 2649 рүү ч юм уу 38 руу ч юм уу нэг ингээд нэг тохиолд ороод ирэх боломжтой гэж үзэж байна. За тэгэхээр хэдүүлээ биш үү? Нэг л таамаг тавьсан. Нэг таамаг нь өөрөө юу юм бэ гэхэлэр 45 гэсэн ёроол руу явнаа. Харин планы би 45 дээр үлдэх үү эсвэл энэчний цэвэрхэн болох вэ? Тэр талаас нь илүү түлхүү хэдүүлээ. Тэгэхээр миний хувьд планы би бол баг энэ тал шалгагдаад 40 мөч 38 39 хавцаа бол нэг үзүүр орж ирэх магадaltaй гэж үзээд хэдүүлээ алсны үе зурглалыг ингээд дуусгав. За хэдүүлэнгийнх нь хувьд за ойлын хувьд бол ерөнхийдөө бол баг хандсан гэж үзэн би. Ойлын хувьд бол баг хандсан гэж үзэн. За мета 5-ын зурагчил дээр ерөнхийдөө бол ойлын бас нэг хяналтуудыг тэмдэглээд авсан байгаас. Тэгэхээр хэдүүл мета 5 руу шилжээ. За алтны хувьд ойлын хувьд бол хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж тодорхой хэмжээний хяналт бол ороод ирсэн гэж байгаа. За тодорхой хэмжээний хяналт орж ирээд нөхөр өөрөө юу хийж байгаа би гэхлээр за нэг уналтын хөдөлгөөн бол заавалч хийсэн. Харин тэр уналтын хөдөлгөөн ерхэд бол хандсан. За одоо 78 руу ороод ирсэн. Нэг шалгалтын хөдөлгөөн дээр бол ирсэн. За өмнөх үзүүрийг бол ерхэд бол татах шалгацсан гэсэн. Тэгэхээр дараагийн ээлжинд 80 руу бол дөхгүй гэсэн байдал бол үүснэ. За тэгэхээр ер нь баг хэдүүлээ ойлог бол 80 руу бол бараг дөхөндөө гэд нэг таамаг тавьчвал яасан. Тэрний өмнө доотлын уналтын шалгалтыг бол угаасаа хийцэн гэж үздэг. 77-89 за 77 ерөнхийдөө бол клубын арилжаа өдөрч яхад за 77-70 эдийн нэг үзүүр гарч ирээд тэгээд нэг 10 пик үзүүртэйгээр ерөнхийдөө бол дэше орж ирчээд доошоо нэг уналт үзүүлээд нэг 75-68 руу ерөнхийдөө бол ороод ирсэн юм байна. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол дараагийн ээлжний байрлалыг ойл дээр бол баг 80 хавцаар бол бүгдээ харахад бол асуудал болж байна. За эн чинь тэгээд хамгийн гол нь өөрөө доороос эн чинь 86-гийн хөдөлгөөнд 75 дээр дуусч болно. За дээш нэг авах бол стен дээр хүс гэж яваад өгөн дөө. За арай ойлын хувьд бол ийм байрлалууд ерөөхдөө бол жоох хэцүү. Гэхдээ яг хуу энэ 3 өдөр хүртэл ойлыг бол ерөөхдөө бол энэ үзрийг баг атгаж дуусгах хэрэгтэй гэсэн байрлалыг хэдүүлээ хадгалж болно. За тэгэхээр 3 өдөр гэхлээр хэдүүлээ ойлын өдөр бол баг нэг жоохон тийм хэрсэн хөдөлгөөн гэж илүүдэлгүй таамаглаж бол харагдаад байгаа. За ерөнхийдөө бол эхний ээлжинд бол тэдний хэрсэн хандсан гэж үзээд байгаа. Хэрнээ 23 гээд хандсан гэж үзээд байгаа хэрний энчээ 80 тэгээд 81 ерөнхийдөө болсон. За илүү дөлхөө оновчтойгоор гэж үзэх юм бол энэ задралын хөдөлгөөний бол бас л ерөнхийдөө бол удаан үлээсэн дээ. За тэгээд 80 гэсэн байрлалыг бол хэдүүлээ заавалч хүлээн. За тэгэхээр нэг цагийн байрлалаар хэдүүлэнгийнх нь хувьд энэ зураг бол аль хэзээ задарсан гэж үзээд энэ шалгалтыг бол мэдээж нэг ахиулах ёстой. Нэг ахиулаад дээдлийн үзүүр бол заавалч гарч ирэх ёстой гэж үзээд байх юм. Юу гарч ирэх байтугай явцсан байна. За тэгэхээр хэдүүлээ бас нэг энэчнээс энэ үзүүр хүртэл нэг үзээд тэгээ шалгалтын төлөө тодорхойлж бараг болохоор харагдаад байна шүү.
За 14 ерөнхийдөө бол баг ингээд солбуулаа зурчих баг шүү. Зя. Хэдүүлэнгийнх нь хувьд за энэ ч харж байгаачлангаар 108-ын ёроолтой зэд дэшиг нэг хүрч ирсэн. За хэдүүлэнгийнх нь огцон мөдлөгийн гэдэг яг нэг шалтгаалтай хэсэгч ирэхэд бол энэ чи 38.2 шалтгаалтай 61.1 шалтгаалтай. За дээш нь бол заавал хүний үзэл байгаа. За үзүүр нь ерхий хэдүүлэнгийнх нь байрлалаар бол заавал хүний 61.8-аас дээш нь 86 гэдэг үзээд тэгээд харангуут хэдүүлэнгийнх нь хувьд 81 гэсэн цэг бол ирэхэд бол гарч ирчээ. За ойлыг бол баг 80 рүү за тэгээд дээш үзүүрлээ гэхэд 81 рүү гэж үзээд хэдүүл ойлыг заавч юм. Нэг шалгалтын хөдөлгөөнөөр нэг унд хаагаад тэгээд буцаад дээш өргөжлүүлээд өсөж бас болох юм. За тэгээд ерөнхийдөө бол байрлалууд бол ерөнхийдөө бол ойлгомжтой тийм ээ. За тэгэд мэдээж алтаа ярьсан хэдүүлээ ойлоо ярьсан. Тэрний дараа шууд долларын индекс руу орлохгүй л яах вэ? Ойл дээр бол нэг тийм жижиг цагийн зургууд дээр нэг тулгуур чиглэл ярихгүй. Тэгэхээр хэдүүлээ долларын индекс. Долларын индексээр л заавч энэ зургууд дээр зүг. За долларын индекс өөрчлөлтөд хэдүүлэнгийнх тавьсан шалгалтаар нэг шалгачаад дээш өсөлтийн үзүүлэлт хийсэн 61.8-ыг одоохондоо бол ерөөхдөө бол авч байгаа. За 38.2-оос эхэлтэй гэж хэлсэн юм бол хэдүүлээ дараагийн өдрийн нарыг 86 гэдэг тооч бараг болохоор 61.8 86 гэдэг болохоор за шалтгаалтай хийчихсэн учраас 110 гэдсэн цэг рүү ерөөхдөө бол байлнаа гэж хэдүүлээ бол угаасаа ярьсаар байгаа даа. Тэгэхээр хэдүүлээ бол 110 руу угаасаа байхгүй яах вэ? Угаасаа хэдүүлээ байхгүй бол угаасаа болохоо байчаад байна. За тэгээд тэрний нэг хурал үзүүлэлтний гэх юм бол мэдээж хэдүүлэн байна. Энэ 6-гийн доор байгаа 76.4 гэсэн үг байна шүү дээ. За эхний хэлсэн 109 рүү нэг 110 руу нэг орж ирчээ. Дараа нь шууд 110 826 гэсэн хоёр цэгийн эхний хэлсэн нэг шалгах хэрэгтэй байна гэсэн байдлаар үзэх нь байна. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж Nasdaq бол уналтайхан байдал. 38. За евро бол хаана боломжтой вэ гэдгийг шийдвэрлэх тооцож үзэх болох үз. Харагдаад байх юм. За тэгээд ерөнхий хэдүүлэнгийнх нь харж байгаачлангаар ийм байдлууд бол угаасаа за Nasdaq-ийн байрлал за 20,000 шууд 450 гаруй орж ирж байна. Нэг ахисан хөдөлгөөнтэй бүрцээ 61.5 хавцаар хэцүүтэй гэж бодох юм уу? За ямар ч байсан Nasdaq-ийн байрлал бол удаа угаасаа эхний ээлжинд 20,456 гэсэн цэг рүү энэ 7 хоногт бол байрлал техник ситуацуудыг гаргаж ирсэн зүг баха. За тэгээд 7 хоногийнханд байрлалаар үзэх юм бол энэ зургийг заавалж шаардлагатай болно. Заавалж хүний устгах шаардлагатай болоод гэсэн чи юу вэ? За заавалж хүний завсрын нэг хөдөлгөөн хийх юм. За энэ чинээс заавалж хөө ихний шалгалт тоотлын ерөнхийдөөс тийш гэрт. Заавалж хүний хөдөлгөөн явах хэрэгтэй. За тэгээд тэгэнгүүт за Nasdaq-ыг бараг хандсан гэж үзэх бараг болохоор доошоо бол нэг тийм хол явж чадхааргүй юм биш. За эхний ээлжинд хэдүүлэнгийнх нь хувьд харах хэрэгтэй зүйл нь өөрөө энэ чинь 14-ийн тоталд ороод ирсэн. 14-ийн тоталд ороод ирсэн. Энэ хөдөлгөөнөөр 38.2 нэг шилт дээр 238 хавцааныг явсан гэж үзвэл. За тэр ерөнхийдөө бол 238 138 гэж орж ирсэн юм байна. За ойлгомжтой. За тэгэхээр ерөнхийдөө бол Nasdaq-ыг бол доотлын ерөнхийдний ээлжинд шатсан гэж үзье. За дараагийн байрлал нь гэвэл ерөнхий Nasdaq-ийн байрлал за нэг ийшээ нэг орж 21,178 руу нэг орж ирэх үү? Эсвэл 21,420 гэсэн байрлал руу орж ирэх үү гэдэг хоёр асуулт. Яавч 76 руу заавч орж ирэх. Яавч 76 руу орж ирэх.
76 руу орж ирэх юм бол энэ нь бол доотлын унах хөдөлгөөн бол илүү түлхүү авагдаад явнаа гэсэн байдлыг хэдүүлээ байна. Тэгэхээр хэдүүлэнгийнх одоогийн байдлаар ганц анхаарал тавих зүйл нь за юу яасан ч яах вэ гэж байгаа юм шиг нэг 20,887 байрлсан юм байна. Эхний ээлжид хэрвээ энэ цэгийг сэтэлж чадахгүй бол бид ихэд бол стакийн уналт доошоо дахиад нэг 108 юм уу эсвэл 2515 руу юм уу эсвэл 2237 хэвчээ орж ирэх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ миний хувьд бол 2500 руу бол орж ирэх нь бол цаг хугацааны асуудал шиг харагдах. Хэрний эхний ээлжинд 14-ийн дутаал хийгээд 86-гийн буулыг авцсан бол нэг бол 61.8 гээд нэг бол 50 дэшиг нэг болно. Тэгээд дэшигээ өсөөгөө өрсөл орох юм бол хавс ийшгээ бишгээ нэг харж болох харагдах юм да. За юу ч гэсэн Nasdaq хөлгөөн дээр хөтөлөө бол хадгална. За тэгээд энэ 7 өдрийн 3 өдөр хэвлэлийн мэдээтэй 3 өдрөө хэвлэлийн нэг жоохон ажиглаж анзаарч харж байгаад анализ хийлүүлнэ. За энэ байдал дээр хэвлэлийн койнуудын асуудлыг бас ярьцгаана. Дөрвөлжлүүлээ шууд койнуудын ярина. Яа ч жаан байгаа байхгүй шүү дээ. За эхний ээлжинд хэвлэлийнхээ хувьд харж байгаа байрлал бол мэдээж биткойн дээр байгаа асуудал маань асуудал юу вэ тий. Биткойн бол за өглөө бирж нэгдээд ерөнхийдөө эн чинь хэрж байгаа дараагийн ёроос заавалч шалгана гэж дайрчлаа шүү. За тэгэхээр эхний ээлжинд хэвлэлийнхээ хувьд харагдаж байгаа зүйл нь 38.2 байсан. 14 шалгалтыг угаасаа хийцэн. 14 шалгалтыг угаасаа хийцэн. Энэ нь баг орой байх. Эхлээд эвдэж байна гэсэн. За 14-ийн нэг шалгалтыг хийчихсэн гэд нөхөр өөрөө 50 руу орж ирэх боломжтой. 50 ч өөр миний хувьд байна л дээ. 50 бол миний хувьд бол доошоо нэг ийм зөвхөнтэй за нэг 87,717 гэсэн. Гэсэн байрлал нэг үүсэт байх юм. Энэ хэсгийг ерөөхдөө бол нэг сэтэлжүүлэх гэсэн үг шүү дээ. За би тэгээд энэ хэсгийг баг ингэж нэг сэтэлж байгаа байртаа харагдахыг бол харагдлаа. За тэгээд ерөөхдөө бол ингэж жигнэсээ яг сэтэрчүүл гэдэг миний хувьд бол асуудал байна. За тэгэхээр хэдүүлээ мэдээ жижиг цагийнхан зурган дээр эн чинь нэг байрлал заавалч нэг шалгаж үзэх шаардлагатай болно шүү. За эн чинь нэг байрлал шалгаж үзэх шаардлагатай болоод ороод ирэнгүүтээ за мэдээ зургийн ингэж тавьд 38.2-ыг явуулдаг. 38.2-ыг даваагүй гэдэг чинь эн чинь нэг цэг өгтөлж чинь гэж үзээд үзүүрэн доош 86 800 хавцаараа ерөнхийдөө бол харах боломжтой гэж үзээд хэдүүлээ ер нь биткойныг үл ингэж орох гэдэг. За ингээд биткойн бол мэдээж ороод бол эн чинь хийгдэх цааш өөрчлөлттэй өсөх байрлалд орох заавалч шаардлагатай гэж үздэг. За тэгээд койнууд мэдээж ойлгомжтой Трампыг ерөнхийлөгчийн нөгөө нэг дангараг хөх ёс хүртэл нэг chút жоохон уналттай байх магадaltaй гэж үзээдээс ерөөхдөө бол уналт нь бол одоо бол ороод ирчихэж байгаа юм байна л та. За тэгээд мэдээж дээр 138.2 хэлж 61.1. За эн чи Европ байхаа болоод Европ гэсэн гэж үзье. Гэтэл Ethereum бол энэ Европыг бол гараг давхараа өгчөж байгаа. За 3000 орчим дээр нэг орж ирээл тэгэл дэшгээс төсгөр боломжтой бол харагдаж байгаа. За ямар ч үсэн энэ цэгүүдийн койнуудын байдал дээр бол ханаа. Жохон ерөөхдөө бол ажиглах тал дээр илүүдэлхүү байхаас илүүтэйгээр энэ 7 хоногт нэг тийм амар том арилжаанд энэнд бол хэдүүлээ бол очиод бол дэмий юм шиг байна. Миний бас босоод 14-өөс арилжааны тал шиг өөрөө шүү. Нэгстэр бол ерөөхдөө бол ерхий арилжаандаг бол хийн л гээд байна. За тэгээд хитүүлэнгийнхэн хувьд харах ёстой зүйлүүд нь нэг л байна да. Одоо тэгээд ямар ч үсэн ажиглах байдалтай илүү цагийг өнгөрөөн. За тэгээд ямар ч үсэн хэмжээний захиалгад өгнө.
тийм байдалтай энэ 7 хоног жоох хөшөлтийн байдалтай ярилцах нь байна гэж үзээд хэдүүлээ энэ 7 хоног ярилцаануудыг анализын гэдэг ирэхэд бол дуусгав. За ирэхэд бол энэ 7 хоногийн хэвчлэлийн байдалтай. За тэгээд ямар ч байсан алтын үед бол доошо ёроолууд бол хэлсэн шүү дээ. Алтын үед бол доошо ёроолууд бол эхний ээлжидний 26.5 руу орж ирээд нэг засвар хийгээд доошоо нэг өргөжлүүлээд боломжтой гэж үзээд хэдүүлээ энэ 7 хоногийн хандлт тусгацгаая. За тэгээд бидэнтэй хамт байгаа лайв үзэж байгаа хүмүүстэйгээ баярлж байна. Тэгээд хэдүүлээ өргөжлүүлээд 3 өдөр ч юм уу 4 өдөр анализ эхлэх нь байна. За тэгээд сүүлийн үед ерөнхийдөө бол 3 4 5 дахь анализ бол хаягдаж эхэлж байгаа. За энэ хэсгийг бол яг татвал оруулахгүй бол нэг л болохоо гэж хэлж байна тийм ээ. За тэгээд хэдүүлээ дараагийн анализ байна. Тэрийг уулзцгаая. Тэгээд энэ 7 хоногийнхаа арилжаанд нь залуучуудаа амжилт хүсье. За тэгээд дараагийнхаа анализаар уулзцгаая. Франц 369 клубын техник шинжээч зориг ойлаа. За баярлалаа.